За юуны өмнө энэ гоё сургалтыг зохион байгуулсан энэ жилийн салбарынхаа удирдлагын багт талархал илэрхийлье. 7 хоногийн хамгийн үнэтэй цаг болж байгаа бүтэн сайн өдрөө найзуудаа зориулсан Шинзоодоо бас талархал илэрхийлье. Тэр айгу нэгэн одоо зорилготой хөгжлийн төлөө ингэж цуглаад хамт олноороо байх ямар сайхан байдаг гэдгийг бол олж харлаа. За сургалтад мэдээж маш их үр нөлөөтэй болсон. Миний хувьд тэр аналог зөвлөлийн аргыг бол маш их ашиглая гэж бодож байгаа. Ашиглаад ч хэлсэн байгаа. 3B-ийн зарчим карне база бол маш сайн санаж байна. Тэгэд илтгэх чадвараас дэжгүүс ажиллаж гэж бодож байгаа. Хүний нэрийг хэрхэн тогтоох, харилцахдаа нэрээр нь дуудаж харилцах нь ямар их тэр хүндэтгэл төрүүлдэг болохыг маш ихээр гүнзгий мэдэрч авлаа. Мэддэг байсан юмнуудыг нь бүгд амар логик системтэй болгож өгсөн. Хүний амьдралд ер нь тохиолдох маш олон асуудлаас гарах олон арга барилыг сурж эзэмшлээ. Одоо найз нөхдөд болцоор зарим зүйлдээ би их шүүмжлэлтэй ингээл жоохон эвгүй харцдаг. Байсан бол одоо бол би арай гайгүй шал өөр үнцгээс хардаг. Ир хандлаар үнтэй санал зөвлөлддөг. Тэгмэд өө чи ийм сайхан ааштай байсан гэлээ чи зарим дэгдэг. Өөртөө итгэх, итгэл, бусдад харилцах одоо чадвар, илтгэл тавих, илтгэл болон одоо өөрийгөө бусдад яаж илэрхийлэх үү гэдэг дадал зуршил юмыг илүү сайн суулгасан. Итгэх чадвар манаас тодорхой хэмжээнд нэмэгдсэн байх гэж итгэж байна. Тэгээд өөртөө бас амар итгэлтэй болсон. Хөө хүнийхээ хувьд дотоод сэтгэлээсээ би шал өөр үнцгийгөө олж харж өөрийгөө эвдэж чадлаа, баярлаа. Ерөнхийдөө өөртөө итгэлтэй болсон. Зорилгодоо хүрэх чадвартай болсон. 3B-г сайн эзэмшсэн, Дэлгэрнийг базааг сайн эзэмшсэн. Илтгэх урлагийн яг үндсэн техникүүдийг бас нэлээд сурч одоо бүр тэрийг сурсныхаа дагуу эзэмшиж хэрэглэхийг нэлээд зорилго болгож байна. Удирдах ажил хийдэг хүний хувьд ажилтнуудынхаа нөгөө сүрэг талыг давуу талаас нь бас харах хэрэгтэй байна. Тэгж илүү үр дүнд хүрэх хэрэгтэй байна гэдгийг ойлгож байна. За ямарсан Дэл Карнегийн сургалтыг одоо бид нар зааж байгаа Шинзоо гэсэн ямарсан баярлалаа гэж хэлье. Мэдээж бүтсэн өдрөө намаас тэгээ мэдээж чермчүүдэд гэсэн одоо бүтсэн өдрийг энэ боломжийг авлах бүгдээрээ сурж байгаа. За тэгээд яг уу ямар олж эзэмшсэн бэ гэхээр 3B одоо нэрээ яаж хэлэх үү, нэр яаж тогтоох уу гэж яриад өгөх юм байна. Дэл Карнегийн амжилтанд хөтлөх ур чадвар сургалтанд суухаас өмнө бүүдгэр өрөөнд ажилчдаа орж ирэхийг анзаарч зөвхөөгүй хүүтэн өндөө суудаг байлаа. Би эмчлэр гэсэн орлогч дараа хүний нөөц хоёртойгоо бол ерөнхийдөө энэ сургалтаас өмнө ойлголцдоггүй маргаантай байсан. Өмнө нь бол компани дээрээ бол ганц бүхнийг мэддэг, бүхнийг чадварч байсан юм шиг байна. Тэгэл хилдэг үг маань шүүмжлэл, ажил нь өөр таалагдахгүй бусцыг загнадаг. Арай л зоддоггүй байсан. За миний хувьд хэцүү харилцагч нартай их уулздаг. Тэгээд тэр хүмүүстэй яаж харилцах учраа олдоггүй заримдаа тийм үе байсан. GC дээр би бас ихэнх хүнд харагдах юм nice guy боловч ажил дээр бол нэлээд адхан муухай аштай тийм хүн өндөр шаардлагатай. За манай ажилчтайгаа ер нь онлайнаар жоох харьцаж явдаг. Тэгээд ерөөхдөө л их загнадаг байсан да. Судалж ирчээд надаас заавалчгүй нөгөө юм асуугаад байдаг хүмүүс. Өөрөө нэг асуултынхаа агуулгыг өөрөө мэдчихэдэг хүмүүс гэхээр тэднэрээр буцааж яриад байх гэх мэтлэнгийн харилцааны тактикт суралцсан. Бид нар эргэн тойронд байгаа хүмүүсийн их шүүмжлэлгүй мөрчлөөс яаж гэр орондоо тий найз ч юм уу нэг хүүхэдтэй юм уу ах дүүнэр ингээ хамаагүй ярьдаг ч тэгж ингэж ингээд тэгэх нь ер нь буруу юм байна. Өөрчлөгдсөн гэхээр маш их юм өөрчлөгдсөн. Маргаашнаас өөрчлөгдсөн. Нэгэн базааг эзэмшснээр одоо бол ойлголцоороо барахгүй чөлөө аваад юм ингээл гадар дотор явлаа өөрийнхөө хувийн ажлыг амжуулсан ч гэсэн миний арыг даах хэмжээний тийм болцсон байгаа. Одоо би бол ер нь хүмүүсийнхээ ер нь нэг үгийг их сонсдог болоо доо. Сүүлийн хэдэн сар бол 14 секунд ямарчсан анхаарал хам тавья гэдэг тэрмэшн дээр хэрэгжүүлэх гэж оролцсон. Энэ сорсон юмнуудын маань үр дүн гараад өдрөх тусмал миний амьдралд амар гоо тийм өөрчлөлттэй тийм эерэг өөрчлөлт гарч эхэлж байгаа. Харилцан ойлголцоод нөгөө бие биендээ ярьж ээж өмнө гардаг юм байна гэдэг нэлээд их сайн ойлгосон байна. Тэмчээс хүн орж ирэхээр бол хийж байгаа юм ороход анхаарал хандуулдаг болсон. Ажил дээр нөгөө нэг байгууллагатайгаа харьцаан дээр өөрчлөлт авч ирсэн. Тэгээд амьдрал дээр гарсан бүр бодиттой өөрчлөлт гэх юм бол би байгууллагынхаа удирдлагатай бүр маш таарамжгүй харьцаатай байсан. Бүр хон чон дээр нохоо чон бүр
Билээ. Тэгээ бараг хон чон дээрээ тулцсан тийм хэмжээнд бүр байсан. Тэр зүйлийг бол би одоо эргээр бүр ингээд өөрчилж одоо бүр парк Карнегийн бацаа гэдгийг цэвэрлэлээр хэрэгжүүлчихсэн. Миний ямарваа зүйлд маш нэг хурц юм уу яг юм баригдмал юм хэв маягтай байсан маань ямар ч сериосны ажлыг тийм ямар ч сериосны хүнтэй энгийнээр хөгжилтэйгээр амьдралтай харьцаж болох тийм арга байдаг гэдгийг нээж авч амьдрал дээр маань бас маш сайн үр дүн гарлаа. Хандлагатай байна гэдэг бол өөр их сайхан. Тэгээд хүний харилцааны төвшөнд болохоор хэрэлдэх, сэргэлдэх ийм харилцаа нь болохоор эцсийн цэг нь бол биш ээ. Стрессийн төвшин маш их багассан. Жишээлбэл шүүмжлэхээ байж эхэлж байна. Хүмүүсийн нөгөө ялангуяа ажилтныхаа алдаатай зүйл дээр төвлөрөхөө байж эхэлж байна. Одоо тэрийг бас жоохон татгалцъя гэж бодож байна. Болж игэл бас заад зөвлөөд арай нөхөрсөг эерэг байдлаа хандаад үзье. Тэр хандлага бас яаж өөрчлөгдөх нь тэр сонирн байна. Тэр нь дайггүй өөрчлөгдөд байгаа. Магтаалын үгийг их сайн хэлээ л гэж бодож байна да. Тэгээ маргаашнаас бас бусдад боломж олгоё. Ялангуяа нөгөө бусдыг магтснараа тэр хүмүүст илүү жаргал бэлгэлье гэж бодож байна. Магтах, урамшуулах гэдэг зүйл өнөөдөр бид нар бас нэлээд ярьсан. Тэгээ энийг бол бид нар хэрэгжүүлнэ гэж бодож байгаа. Би эндээс авсан мэдрэмж, эндээс авсан энэ сурсан зүйлээ цаашаа хамт олондоо бэлцээхэндээ те гэр бүлдээ одоо ойр орчим хүмүүст одоо түгээхийг хүсэж байгаа. Маргаашнаас хин нэг хүний шүүмжлэхээс илүү тэр хүний эрэг сайдлыг олж харъя. Այսօд эргээр хандъя. Би жоохон хичээл болсны дараа л ерөөд айлуулах хэрэгжүүлэх гэдэг үздэг. Одоо нөгөө сайн талыг нь хараад магтаалын үгийн сангаа жоохон ихсэх хэрэгтэй байна гэдгийг ойлгож байна.